За төхөөрөмжийг дагаад дараах элементүүд дагаж явъя. За гранит 3 төхөөрөмжийг дагаж 6 ширхэг эсхүүцэл 3 ширхэг диод таалдж ирнэ. Эний 3 ширхэг эсхүүцэл нь 3 бүсийн төгсгөлдөр холбогдно. За үлдсэн 3 эсхүүцэл нь түгшүүрийн гэрэл, түгшүүрийн хонх, мөн гэрлэн гарцын тэмдэгний гаралтан дээр давхар холбож өгнө. Мөн 3 диод нь түгшүүрийн гэрэл, түгшүүрийн хонх, гарцын тэмдэг гэсэн 3 гаралтан дээр давхар тавигддаг. За энд жижигхэн хар жампер, энэ дөрвөлжин жампер байгаа. Энэ жампераар J2 гэсэн хөлн дээр угуулж тохиргооны горимлуу шилжиж тохиргоо хийдэг гэсэн. За мөн төхөөрөмжийг дагаад ийм 2 TM буюу touch memory түлхүүр уншигч ирдэг. За энэ түлхүүрийг гол төлөв хулгайн тохиолоор ашиглаж байгаа үед ашигладаг. За гранит 3VK төхөөрөмжөнд дараах төхөөрөмжнүүдийг холбоно. Түгшүүрийн гэрэл болон дуу тонх хөдөлгөөн мэдрэгч, цонх хаалганы соронзон мэдрэгч, тэгээд удирдлагын гар портал К. Соронзон мэдрэгч болохоор Polius 2, хөдөлгөөн мэдрэгч Rapid 3 вариант 2. За тэгээд түгшүүрийн хонх нь Prisma 202. Энэ дөрвөн клеммийг ашиглаж төхөөрөмжтэй холбоно. LAN гэдэг нь lamp буюу түгшүүрийн гэрэл, сэр гэдэг нь болохоор Sirena буюу түгшүүрийн хонх юм. Гэрэлний нэмэх клем, хонхны нэмэх клем хоёр нийлээд гранит төхөөрөмжний нэмэх 12 вольтын клемээр холбогдно. Хонхны хасах клем нь болохоор зэрэг бүлтэн дээр хасах ZO клем дээр, гэрэлний хасах клем нь хасах SO клем дээр холбогдно. За энэ Та2 клем нь ямар үүрэгтэй вэ гэхлээр зэрэг тухайн хонхны гадна гэрийг онгойлгосон тохиолдолд энэ контакт салж одоо түгшүүрийн мэдээ өгөх зорилттой. Хэрэг түгшүүрийн мэдээг ашиглана гэвэл техникийн пассвортон дээр байгаа схемийн дагуу төхөөрөмжний нэг бүсдээр холбож өгнө гэсэн. Ингэснээр тухайн түгшүүрийн хонхыг ямар нэгэн гадны итгээд зөвшөөрлгүйгээр нийснийг одоо мэдэх боломжтой гэсэн. Хулгайн тохиолдлын хөдөлгөөн мэдрэгч, хөдөлгөөн мэдрэгч, техникийн паспорт, суурь, за тэгээд гадна бүрхүүлэг, корпусыг бэхлэх шүрүп. Суурь хийхдээ 3 нөхлөг хийж агаад цааш нь дараа тогтчихно тэгээ бол. За тэгээд энэ суурь таазлуу эсвэл ханлуу бэхлээд арай зөв хэсэг байгаа тэрлөө оруулаад за ингээд тогтчихдог. Тэгэхээр хөдөлгөөн мэдрэгчний мэдрэх диаграм зогон дээр харагдаж байна. Хэвтээ тэнхлэх 10 метрийн уртад 87 градусын өнцгөр ажилтныг явуулна. Мөн 2.2 метрийн өндөрт зоосон тохиолдолд 15 метрт одоо мэдрэх чадвартай одоо мэдрэгч гэсэн. Хөдөлгөөн мэдрэгч нь өөрөө 2 утасны хөдөлгөөн мэдрэгч, юу ихэнх хулгайн тохиолдлын хөдөлгөөн мэдрэгчнүүд 4 утасных байдаг. За энэ дээр л ерөөсөө иш гэсэн 2 клемтэй туйл гэж байхгүй. Тийм учраас энэ хоёрын клемний аль ч утсыг одоо төхөөрөмжнийхаа нэмэх хасахтай алин дээр ч холбож болно гэсэн үг. Иш гэсэн 2 клем маань болохоор зэрэг бүсээс сэж байгаа гогцоог холбох, одоо кабель холбох клем. TMP гэдэг нь болохоор тампер буюу түрүүчийн хонхныхтай адилхан
ямар нэгэн байдлаар гадны этгээ зөвшөөрлгүй тухайн хөдөлгөөний мэдрэгчний корпусыг нээсэн үед төхөөрөмжлөө одоо мэдээд амжуулах үүрэгтэй. За энэ чинээс энэ схем дээр болохоор зэрэг одоо нэг бүст 2 хөдөлгөөн мэдрэгч болон түүнээс дээш хөдөлгөөн мэдрэгч яаж холбогдох талаар схем үзүүлсэн байна. За 9 гараад дараагийн төхөөрөмжний 9 дээр ирээд зэрэгцээ холбоотой явуулна гэсэн үг. Тэгээд төгсгөлийн хэсэг хөдөлгөөн мэдрэгчин дээр нь пульт одоо төхөөрөмжөд дагаж ирж байгаа төгсгөлийн хэсгүүслийг холбож өгнө. За хэрвээ тампер түлхүүрийг давхар ашигласан тохиолдолд төхөөрөмж маань 2 бүс одоо ашиглах шаардлагатай болно гэсэн үг. Тампер. За тэгээ хөдөлгөөн мэдрэгч маань хөдөлгөөн мэдрэгт хоолнд энэ улаан гэрэл нь арчдаг хэвээр. Jumper 1 2 нь болохоор зэрэг тухайн төхөөрөмжний хөдөлгөөн мэдрэгчний мэдрэх чадвар болон гэрлийн индикаторыг удирдах зорилттой. Хаалга цонхон дээр тавих соромзон мэдрэгч гэж нэрлэгддэг. Мэдрэгч нь 2 хэсгээс бүрдэн, нэг нь уцтай гэркон хэсэг, нөгөөх нь соромжтой. Уцсгүй хэсгийн хаалганы хавцсан дээр, уцтайг нь хаалганы араам дээр буюу яс модон дээр холбоно. Хоорондын зайн аль болох хоорондоо нийлж байх ёстой. Хэрвээ ийм зайтай тавих юм бол төхөөрөмж маань хамгаалтанд авахгүй үндсэндээ мэдрэгч маань ажиллахгүй гэсэн. Тэгэхээр яаж ажилладаг вэ гэхээр зэрэг нийлттэй хэвийн үед хаалгатай үед 2 төхөөрөмж бүрээр айлуулах нийлсэн байна. Тэгээ хаалга онгоход төгшөргөж ажиллана гэсэн ажлын зарчим нь юу вэ? За. Устай хэсэг нь болохоор зэрэг гэркон гэж нэрлэгддэг. Дотроо контакт вакуум одоо капсул дотор байгаа 2 контакт. Тэгээд нөгөө хавцан дээр суух хэсгээр нь сорон зугаа. За тэгээд үндсэндээ яаж ажилладаг вэ гэхээр зэрэг 2 төхөөрөмж нийлэхэд дотор нөгөө гэркон доторх контакт нийлж эсвэл салж ажилладаг. Тэгээд суурилгатай яг хөглөө зэрэг энэ суурийн хан дээр шүргдээд тэгэл наанаас нь тагална. За удирдлагын гар порталка. За өөрийн дагалдаж корпусыг бэхлэх жижиг шүрэг. Код одоо кодын гар гэсэн. За уг төхөөрөмж нь өөрөө төхөөрөмжний удирдлагын гар болж ажиллахаас гадна нэвтрэх системийн контроллерын үүрэг бас давхар гүйцэтгэдэг. За энэ тохиолдолд бол уг төхөөрөмжийг зөвхөн төхөөрөмжийн удирдлагын гар буюу код хийх төхөөрөмжөөр ашиглана. За гарнит 3 ер нь гарнит төрлийн төхөөрөмжн дээр уг төхөөрөмжийг удирдлагын гараар ашиглахдаа дараах схемийн дагуу холбож ажиллуулна. За нэмэх 12 болон газар хасах километрлог тухайн төхөөрөмжний тэжээлийн 2 км. За энэ гранит 3 төхөөрөмжн дээр мөн харгалзах нэмэх 12 вольт опш гэсэн километр холбогдож одоо тэжээгдэнэ. За түлхүүрээс мэдээлэл дамжуулах хэсэг нь болохоор зэрэг энэ TM гэдэг килемийг ашиглана. Гарнитэн дээр ялгаагүй TM гэдэг килем байгаа. Тэрэн дээр холбоно.